Ойрын үед буюу ерөн сүүлийн жилүүдэд манай оронд газар хөдлөлтийн асуудал манай хотод ялангуяа. За ингээд сүүлдээ бүр орон нутгийн хэмжээнд хүчтэй байна. Тэгэхээр энийг төрүүлж мэдрэг одоо тогтоох тэр мэдрэгийн багж төхөөрөмж технологийн түвшин чинь ямар байгаа юм бэ? Тэгэхээр энэ давтамжууд бол бас их нэмэгдэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар энэ одоо газар хөдлөлийн хагалбар одоо яг манай Улаанбаатар хотын одоо дундуур явуулдаг ийм одоо эрсдэл байгаа. Тэгэхээр энэ газар хөдлөлийг бид бол нэгэнт одоо хөдөлсөнд бол зогсоож чадахгүйгээс хойш энээс үүдэн гарах хохирлыг хэрхэн багасгах асуудлыг урьдчилан сэргийлж хийх вэ гэдэг асуудал. Тэгэхээр нэгдүгээрт бол иргэдэд амжиж мэдээлэх системийг бүрдүүлээд ингээд явж байна. Хэд хэдэн удаагийн онцгой комиссийн хурлаар хэлэлцсэн дээр нь газар хөдлөлийн байнгын ажиллагаатай зөвлөлийг одоо уралдуулад хамгийн сүүлд гамшигын эрсдлийг буруул хүнсний зөвлөлийг өнгөрсөн 7 хоногт уралдуулж бид бас тодорхой хугацаатай одоо ажлуудыг хэрэгжүүлэх үйл давалбар холбогдох мэргэжлийн байгууллагууд өгөөд ингээд ажиллаад явж байгаа. Энэтэй холбоотой энэ системийн шинжилгэүүдийг хийж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй болвол энэ дээр бас одоо асуудлууд байгаа. Аймаг бүрт одоо энэ мэдээлэл дамжуулах станцыг сум бүхэнд барих үүрэг даалгаврыг энэ оны төсөвтөд тусгаж хийх хэрэгжүүлэхийг аймаг орон нутгийн удирдлагуудад сая одоо өнгөрсөн 7 хоногт бас тодорхой даалгавар өгсөн байна. Тэгээ хуучин бол биднэрт одоо иргэний хамгаалалтын хичээлгээ сургууль бүхэнд ордог л байсан. Тэгээ энийг бол хэвшүүлэх шаардлагатай. Энэ дээр юм бүр журам гаргаж байгаа. Энэ дээр та бүхэн маань ч гэсэн бас ингэж мэдээллийг түгээж сурталчилж бас таниулж ажиллаарай гэж хүсье.